Сайн бацхан уу бүгд миний өдрийн мэндийг хүргэе. Каноныхаа 2 дахь хичээлээрээ урьдчилж байгаадаа таатай. Хэдүүлээ өнөөдөр хамтдаа Canva дээр презентацийн хэрхэн бичдэгхөө, түүнийгээ хэрхэн видео болгож хувирах гэдэг хичээлийг үзэх болно. За ингээ хамтдаа презентацийн гэсэн хэсгээ сонголт хийж болж байна. Эсвэл доош нь гүйлгээд презентацийн бэлэн тэмцээлүүдээр сонгож байна. За SEO гэдэг хэсгээр таарсаар за Canva-гийн маань бэлэн тэмцээлүүд гараад ирж байна. Хамтдаа сайн презентацийн тэмцээлийг сонголоо. За нийтдээ дотроо 9 ийм сайттай байна. Хайлтсан видеосын сувьяа. За нөгөө курсороо авчаад энэ сум гараад ирэнгүүт нь хажууд шин татаа сунгаад текстийг оруулаад ирж болж байна. За дахиж идэвхжүүлээд курсороо дараад текстийг голлуулаад авах юм. За мөн текстийнхаа хэмжээг багасгах гэх юм бол энэ дээр байгаа 100% гэснээс энэ фонтны сайз байгаа. За энээр ингээ багасгах болно. За зааж гэж болно. За 90% та. Эсвэл шууд ингээ дарангууд эндээс хэдүүлдэг гараад ирнэ. За 80 боллоо. Өнөөдрийнх маань Canva-гийн 2 дугаар хичээл байна тийм үү? Хоёр дахь хичээл өгчээ. За энэ мэдээж жоохон ингэ татаад энэ маань доор аваад ирчихсэн юм. За энэ хэсгийг та бүхэн харж байна тийм ээ. Энэ хэсгийн болохоор голлуулах уу, эсвэл тооцоолох уу гэсэн сонголт байгаа. Тэгэхээр голлуулъя. За мэдээж боолд болохгүй тийм бүдүүрлэх үү. Өсгийн фондыг би салмаар байна тийм. Өсгийн гой загвар дизайныг өөрчлөмөр юм гэх юм бол эндээгийн энэ зүүн хэсэгт даалаа. Нөгөө сонголтууд маань гараад ирчихв тийм. За яг ялангаар нь өөрчлөх юм. За эндээс ингэ сонголтчих. Сонно. За ингэ тас бүрийн асуулах юм тийм. За энэ хажуу талд нь өөрснө нэгний тоодлого юм юм. Аман дээрээс нөө хоорондох зайг нь бас холбоож ажиллаж байгаа. За өсөг хоорондын зайг хойш нь холбоож юм тийм ээ. За эсвэл текст одоо мөр хоорондын зайг бас хооронд нь холбоож юм сольж байгаа. За баг зэрэг нь холбоолоод авчих. За энэ effect хэсэг рүү ороод нөгөө текстнийхаа ерөнхий нөгөө харагдах байдлыг бид нар өөрчилж болдог. За shadow буюу ардын сүдэр өгч болно. За энэ доод хэсэгт би хар өнгөтэй тий арын сүдрийг би хар өнгөтэй байлгамаар юм. Энэ харагдсан ингээд хэр сүүлийн хад харагддаг юм тий. Өөр юм гүн болох юм. Эндээс нь харж өгч болдог. За эсвэл ингээд бүдгрүүлсэн юм харагдуулах юм тий. Сүрдэж харагдуулах юм. За нөгөө сүдрийн аль хэсэгтээ харагдах юм. Энэ маань direction сонгоод өгч болно. За offset гэдэг нь болохоор сүдрийн хэр ингээд салгамж харж харагддаг юм тий. Текстнээсээ гэдгийг бас сонгоод өгч болно. За би буцаал. За мөн дээрэс нь ханигийн артны нэлийн хар юм. Бас нөгөө сүдэрхүү. За мөн ажил юм болгож байна тийм. За зүгээр ийм хөө татран өнгөгүй гаднах юм гэсэн хавтаж чинь ийм болгож байна. Бас ийм болгож байна. Энүүгээр нөгөө цаашаа салж байгаа юм. Хэр ингээд салж харагдах юм тийм. Хангамаа ингэж гол салж байна. Нэстэ харагдаж өгөх юм. За мөн дээрээс нь юм бол солонгорсон
байж болно. Өнгөө бас мөсөж бол энэ хоёр яасан гэдэг сольж болно. За хэр зэрэг солихгүй бас маань харуулж өгч байна. За эсвэл энэ юм бүтэв. За curve гэхээр би нэг ийшээ доошоо хаана нэг тийм ажиллагаа. Бүх бүрийн юм чадахгүй юм уу? Тэг. Ингээд угаасаа бүр ааж юм уу? Ойлгомжтой болчихчих тийм. За яг тухайн нөгөө текстээ харж байгаа л ингээд гоё өөрчлөлт өгч юм гэсэн. За анхныгаа холбослоо. За. Асаа нэлээ хөдөлгөцөө учраас. За ийм байсан тийм ээ. За хөл хорооны үед өдрийг хэрхэн үр дүндээ өнгөрүүлэх вэ гэсэн. За эхний нүүрэн дээр бэлэн болчлоо гэж үзье. Эхний нүүрэн дээр ерөнхийдөө нөгөө текстийн эффектүүдийг хэрхэн яаж өгөх вэ те ямар сонголтууд байж болдгийг вэ гэдгийг ерөнхийдөө харуулаад явлаа. Ойлгомжтой байсан болов уу гэж бодож байна. За дараагийн текст руу оръё гэлээ. За энэсний хэдүүлээ зургатайгаа ойртуулаад онлайн хичээл тийм ээ. За энэ юу вэ гэхээр энэ доотлолт мэдээж бас тайлбарч байна те. Эдгээр хүрээгээ эдгээр хүрээгээ хэлэх. За одоо энийг жоохон том болчих тийм. Баачлсан юм жижиг картад аваад. За нөгөө фон томруулах том болчих. За нэг голлуулаад өгч юм. А дээдлээсгэд жижиг өгчээ. Апик хийсгээд басан тогтоолгоод за мэдээж доороогоо бичсэн учраас доороо гэж ижилхэн болгочихъя. За энэ дэвс маань доош орч учраас ингээд ачиж курсороо авчиж тавиад маус авчлаа жижиглүүлээд хичээлж таарлах гэж байна. За ерөнхийдөө нөгөө каналаар ажиллаж байхад энэ дээр автоматар нөгөө өөрчлөлт маань хадгалагдаа явчихдаг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө юу вэ яах вэ? Буцаагаар бол энэ буцаах гэсэн тавчин дараа дараад зарчин. За эсвэл маус авчраад тухайн хэсгийг арилгаад эсвэл маус дээр хоёр дарж идэвхжүүлээд текстийг өөрчилж бичих боломжтой. За энэ зүйл би жоо томруулж болно тийм. Тэгэх юм бол ингэж сунгал юм хоёр тишээ заасан сунг очирч байгаа. Тэрнээр нь дараад ингэ томруулаад өчөж болно гэсэн. За курсороо зөвгөө. За хоёрдугаар слайдыг болсон гэж үзье. За дараа нь болохоор хоёрт нь одоо хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ? Ашин дадалтай болох тийм. Шин дадал туслалтай гэдэг нь болохоор өмнө нь өөрийнхөө хийж үзэж байгаагүй ч юм уу тийм. За шинээр нуурын том болчихсон. А би энийг моёсон руу нэрээ яг ижилхэн усны фантаасан. За цаашаа юмтай. За цаашаа эцэг хамт болчихсон. За энэ болчих. Яг горохдны хөрх ном уншиж сууж байгаа учраас би ном уншиж. Горохдны одоо өдрөд төлөвтэй өнгөрүүлсэн бол маш их хамгаалалтай өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг олж хандаад ном унших. Ном нь одоо дотроо тий юу байж байгаа. За хүүхний хүчлэн тий.
Сонин. Санагдсан чиглэлээр замуу хэвсийн фондоо ижлэхөө үгүй. Замуу ажлын дээд болон дээр нь авчраад нэг сонгогчлоор хойдшин татаад чиж авах юм гэсэн байна тийм. За энэ урд хэсэгт нь атлаа. Замуу ажлынхаа тэмцлийг 50 болгоч тийм. 50 болгочоор хэвчээ тамирчин тэгэхээр би ч үзэж байна. Энэ нүдний харагдсан цаар яг нөгөө юугаа тохируулаад зааж байгаа сэдвтэ маань одоо хийж байгаа сэдвтэ маань уйлцайг хөөрхөн тэмцээд сонгоод авчихсан байна. За дараа нь юу гэж байна? За энэ маань хэдтгэн гэж авлаа, гуравт нь гэж авсан тийм. За дөрөвт нь юу гэж авсан гэхээр за гэрээсээ санаар бүл хараагаа тэштэй зүгээр суугаад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр ажиллаа. Яасан. За ингэж за санагдтаа гэрээсээ ажиллаж ингээл өөрөө ядраад ажиллах гэсэн үг тийм. Тэгэхээр ажил амжилтаас зохицуулж авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэж Эмчтэй. Гэртээ ажиллаж байгаа юм чинь ингээд бүгдтэй нэг бас ажиллахгүй шүү дээ. Харин үлч. Яагаад маа ижилхэн лора гэсэн сонгоод энэ дээрч юм ажиллах сонгож байна тийм ээ. Харин дөрөв хацаа байхгүй шүү. Чичгээр шүү. Тэгэхээр та яг мань өөрсөндөө тохируулаад ажиллаж өөрсдөө бас харагдах байдлыг бас бодож байгаа тийм. Англи гэрээсээ онлайнаар ажиллаж явж байна. Өөрөө. Хатчгүй. За. За ингэ энийг биш энэ доотлоо их хөрхөн зураг явж байгаа юм. Энийг биш хөө дэлхийд ч энэ слайдыг байхгүй болчих. За энэ слайдыг бас болчих. Энэ слайд бол энэ слайд хоёртой. Хацмцтай болчих юм гэж. За. Энэ үгтэйг шийдээд аваад юм тийм. Нөгөө л маус нэгээд тухайн зургаа идэвхжүүлэнгүүт гадна талын бүрээ гараад ирж байгаа. Тэнгүүд маусаа нэг дараал дээш тоош нь хэлбэл тамруулж жирүүлж юм. За энэ зургийг ч юм уу адилхан. За татаж жирүүлж тамруулж жирүүлээ жоохон жирүүлээд хүүхдийг хааж өгөн бацраад. За энэ ч тайлбар 5 гэж болгочихлоо. Хүүхдийн хичээлийг татуулаад Хүүхдэнчтэй өнгөрч шүү дээ. Нэг ажил хийх замуу ажил хацаа шийдвэрлэе жоохон дэше батчих тийм. За энэ хацаа багтаа.
Хамгаалал үсгийн фондыг өөрчлөж байна. Ярьсан шуулан хүүхдийн ажлыг татуулаад хамтран ярилцгийг урамшуулсан дэмжих чинь хүүхдийн ажлыг бас зөвчөж байна. Хамгаалал Айнс хамгаалал 6 дахь хэмжээ шатны зүйлүүд бүрсэн хийж шүү дээ тийм үү. За иймэрхүү. Нэг зүйлээ слайдаа хийж дуусгая. Зам нөгөө зүүн дээд болон баруун дээд болон дээр нөгөө смарт гарна шүү татаа том болчихно тийм үү. Энэ охны жоохон ишин жоохон томруулах гэх юм бол сум гараад ирэх шууд ингэж чигээд томруулчих болдог. За энэ гоё аав нь томруулж чагийн аав нь энэ охин чиг харагдаж байна тийм үү. За энэ слайдууд маань ерөнхий текстүүдээр бичиж болчихлоо. За энийгээ шууд бэлдсэн слайдаа буюу презентацнээ шууд Canva-дээрээ тоглуулад үзүүлэх боломжтой. Яагаад гэвэл Canva-д нөгөө автоматар хадгалагддаг учраас багш бид нар заавал юу руугаа компьютер руугаа хуулаад авах шаардлагагүй. Canva-даар хадгалснаа шууд автоматар тоглуулчих бас боломжтой байдаг. За хэдүүлээ хамтдаа тоглуулаад байна. За энэ доод байгаа full screen гэсэн хэсгийг дарчин. За тэгвэл хамгийн ихний слайд гараад ирнэ. За энэ баруун талын сум дээр дараад хоёр слайд сонгож гарч ирлээ. Kan хадын слайд нь яг сонгоод гараад иж болох юм тийм. Амууд доор очиод нөгөө хоёр захын зүйлээр гарчаад гарч байна. За ингээд шууд билэн презентацийн байдлаар үзүүлчих жаасан. За энэ дээр хийсэн зүйлээ амууд хийдүүлээ. Нөгөө гурван цэгэн дээрээ дараад PowerPoint-оор хадгалаад авчих болно гэсэн тийм. За PowerPoint-оор хадгалаад авчих. За ингээд хадгалаад энэ ороод ирсэн. За PowerPoint-оор хадгалснаа хэдүүлээд хамтдаа хадгалаад усаад харъя. За PowerPoint-ыг нээлээ. За PowerPoint-аар маань нээлж чинь тийм ээ. За яг л нөгөө хийсэн зүйл маань тэр чигээрээ руугаад ороод ирж байгаа. За одоо энийг видео болгоё гэсэн тийм видео болгоё. За дэлхийн дор тухайн пэйж буюу слайд дээр ирээд одоо animate гэсэн хэсгийг сонгож байна. За animate-д даалаа. Яа энэ дээр бол зөвхөн текстийг бүтлээ. гэж болж байна. За эсвэл бүгд маашаа юм. За brief хамгийн ихний слайдн дээр сонгоод өгч. Доошлоо 2 дугаар слайдн дээр очиод энэ гаднах чихэр бүрээ гарсан үе animate гэдэг юм гарч ирж байгаа. За фейж сонгосон. За гуравт нь үлээ нөө өөр гоё animate гэдэг сонгоод үзье. За гуравт пэйж дээр юм зөвлөд дөрөвдөлтөр нь за price доороос гарч ирж байгаа юм шиг. Шинэ сонгосон.
Одоо 100 автобусоо тэр хажууд шинэ гэж байгаа. Тэр за энийг сонслоо. Хамгийн цогт хэлбэл. За энэ анимашн сонгоод энэ дээр секунд гарчирч байгаа. За тухайн хуудас хэдэн секунд байх юм те. За ерөнхийдөө бол 3 секундтай хийгдсэн. Ингээд 3 секунд хаагч. За энэ хуудсыг би нэг 4 секунд ч юм уу те. За адилхан 3 секунд. За энэ дээр 4 секунд. Яс таан яс таа. Ангер маяг зураг басна. Хамгийн их нь бол таарах гэж тийм үү. За ингээ анимашнуудаа сонгоцсон. Анимашн хөдөлгөөнд орсон гэсэн. Одоо нэгд видео олгож байгаа юм чинь дөлөө гоё хаяа оруулаад юм тийм. Аудио хэсэг рүүгээ даалаа. Үнгүй маш олон төрлийн сонголтууд байдаг гэж хэлсэн байгаа тийм ээ. За free download-аас сонгоё. За тухайн Бэндэрэг нэг удаа маус нэг дарахгүйд автоматар энэ доор ингээ ороод ирэх байгаа. За энэ ямар хаа ихлээр сонсож үзэх юм бол ингээ гараад байна. Дэш дээр нэг тавшаад оруулаад байна гэсэн тийм. Видео хэлбэр татчих байгаа учраас энэ видеог даунлоад гэсэн сэдвэрээ дав. Ханга манай видео маань татчихлаа. Яаж энэ хэлцгийг хэсэг харж. ISFL энэ дээр байгаа презентацийг gift хэлбэрээр хадгалж болно. За gift-ээр хадгалахаар дуугүй хадгалсан гэсэн байна шүү дээ. Дуугуугаар слайдууд маань солигдно гэсэн. Мөн адил даавал тэгээд хадгалчих. За хэдүүлээ саяныхаа хадгалсан видеог хамтдаа харъя. За видеог нээлээ. Хадгалсан видео маань иймэрхүү байцаар хадгалсан гэжээ. За өнөөдөр хэрхэн Canva-д презентацийн хэлбэрх болон видео бичлэгчлээр орлоо. За тэгээд түүнийг PPT буюу PowerPoint руу одоо татаж авах, мөн видео хэлбэрээр татаж авах. Сар та бүхэнд танилцууллаа. Тэгээ өөрсдөө гоё оролдоо, гоё шинжилгээ садан сонирхолтой видео хичээлүүдийг маш олон хэлбэрээр гэж та бүхэндээ хүсье. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.